Сангийн яам одоо ингээд ажиллаа бас төрүүлээд өөрсдийнхөө хөрөнгө нөөц болцоогд ажиллаад одоо төрүүлээд хугацаанаас өмнө дуусгачихж байгаа ч юм уу жилдээ багтаагаад хийчихэж байгаа компаниудын хөрөнгө санхүүжилтийг тэр өөр хийж чадаагүй газрынхын шилжүүлж барих энэ дээр арга хэмжээ авж байгаа юу? Өнгөрсөн жил авж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр одоо яг энэ хуульчлагдсан танаас гарсан журам буран байгаа юу? Энэ дээр нэг хариулт хэлээч. За барилгын хөгжлийн төв энэ зөвлөх үйлчлэгээ авч ажилуулдаг энэ юм антар хууль муулиндаа хувийн хвшилтэйгээ хувийн хвшлэг холбоотой ярьж байгаа сайн оруулж өгмөр байна. Тэгэхгүй бол ер нь бол зөвлөх үйлчлэгээ тэр хяналт хөндлөнгийн хяналтын компанид ч л одоо сайн ажиллаж энэ юмнуудаа эхнээс нь хэлж явж ижил энэ төслүүчийн амжилттай хэрэгжиж шít. Тэгэхгүй болохтойгоо зэрэг бүх бурууг одоо ингээд хин нэгэн рүү жихэд эсвэл одоо тэгээд төсөв төртөг нэмэгдэхээс өөр замгүй болцсон гэд ингээд суугаад байвал бүхэл барилга бүхэл төсөл ингээл амжилтгүй болно л доо. Тэгэхээр та бүхэн энэ дээр нэг жоохон санаачлах. За, үг хэллээ. За, сангийн маа за. Энэ дэрийн 3 дугаар микрофон. Сангийн. Асуур гишүүн асуултанд хариулсан сангийн амтлаг жаргал. Тэгэхээр төсвийн тухай хуулийн 11-14 буюу засгийн газрын бүрэн эрхтэр яг хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд тухайн жилийн хууль дээр батлагдсан төслүүдийн хувьд төсөв төртөг нэмэхгүйгээр шинэ төсөл арга хэмжээ нэмэхгүйгээр зөвхөн батлагдсан төслүүдийн санхүүжих дунд дотор нь зохицуулт хийх юм зохицуулт бол байдаг. За үүнийг үндслээд засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолоор манай хөрөнгө оруулалтын үндсэн одоо санхүүжилтийн үйл ажиллагаа зохицуулсан журам дээрээ бид нар яг энэ зохицуултыг хэрхэн хийх үү гэдэг удирдамжийг бол батлуулсан. Тэгээ энэ хүрээндээ зөвхөн одоо 24 оны хувьд гэхэд 138 тэрбумыг зохицуулт хийж олгосон байгаа. Тэгэхээр тухайн ондоо одоо илүү гүйцэтгэл хийсэн ажлуудыг дараа оныхын төсвөөс илүү хөнгөлөөд бид нар тухайн онд нь олгосноороо илүү нөгөө эх онуудынхаа ачааллыг бууруулдаг юм зохицуулт бол бүрэн боломжтой жил болгон засгийн газрын тогтоол гараад хийгдээд явдаг.